Би гэснээр нөхөр маань байгаа, ээж маань байгаа төвчүүдийг харж ирсэн ч гэсэн яг манай хүмүүс ингээд бүтэн жил хасын хугацаанд ингэж явахаар эдгээр маань үнэхээр хэцүүд байсан байна да гэж өөрөө бодож байгаа байхгүй би. Шантрах үе үл энэ агааргүй орчинд бид нар бүтэн сар байна гэдэг бол маш их хэцүү. Нэг юм чи юм уу нэг совилогч ингээл эхний жилийн дотор ингээл 10 удаа тусаалтанд ороход л 260 280 хоног хариу байдаг байхгүй юу? Энэ цар тахалтай холбоотойгоор бол эмчнэрийн хувьд бол ер нь бол гэртээ харихгүй цаг мөч бол зөндөө. Яг ажлаа тараал явахдаа биднээс одоо хувцас өмсөл тэгэл гараад явцдаг улсууд биш шүү дээ. За яг голомтонд 14 хоног батлагдсан тохиолдолд багада дунджаар бол 26, дээдл нь 31 2 хүнтэй бол ажиллаж байгаа. Манай нэг сахины совилогч сая тэгж ярьж байгаа байхгүй. Яг ингээд бүтэн орчинд ингэж хязгаарлагдаж ажиллахаар ер нь жоохон чанга юм байна. Одоо чинь засгийн дэд хүнд би ингээд ороод ингээд 8 цаг хажууд нь байлаа. Тэгсэн чинь бүр ингээд нөгөө хүндээ ингээд юм уулгана штэ. Бүлийн шингэн мөнгөн зүйл уулгаад нөгөө асархаас үлгooгаа их хооронд надад тэр хүний бүлийн өгж байгаа шингэнлөө ингээд энэс яана ингээд уумар санагдаад бүр ингээд одоо тий ам цангат бүр өстой нэр дотор 8 цаг байх. Үнэхээр бүтэн хувцастай айгүй хэцүү юм байна гэж ярьжсэн баг. Нэг нь лавдаа гарах юм бол одоо халдвар авах эрсдлээс өсвөлэл ямар нэгэн одоо хүндрэл учрна штэ. Нилээ эрсдэлтэй газар ажиллаж ээж бас тэгээд гэртээ эрсдэл дагуулж очихыг бодохгүй шүү дээ. Тэгээд аль болох ер нь жоохон гайгүй болтол тэгэл тий 2 дугаар том мөнгө автал гэл хүүхдүүдээсээ зайтаал байгаад байгаа юм. Уулмын даав ээжийнхээ өөрөө хүүхдийнхээ энэ санаа зовн, хажуугаар нь санаа нь ойлгох үе гарна штэ. Одоо ч гэсэн тэгэл хүүхдүүдээ хорол даавж жил орхицсан. Тэгэл явчихна. Ямар сандал залуу байхдаа биднээс их хэдхэн эмчнэр байсан 2 3 4 эмч байхдаа ер нь гэртээ тойрхоор зуруулах шахлах шүнтэр гэж хэлдэг үе зөндөл байсан. Хүүхд ингээл нэгний ээж аавгаа санахаар хөөрхөшт ингээл харж марахгүй ингэж харж мараад дээшээ ингэж хараад нөгөө царай арахгүй тий. Одоо бид нар чинь нэг заримдаа нэг 14 5 оноод юм уу нэг сар хүрэхгүй буцаад л голомтонд ороод ажиллана тий. Тэгээд ингээ хамт ажиллаж байгаа бас совилогч хамт ажиллаж байгаа ариутгагч тэр үйлчлэгээний асрагч энтертэй бол нэг баг болж ажиллаж байгаа учраас их чухал л да. Хамгийн сайхан юм бол ингээл хамт олон дотроо эрүүл саруул тэгээ сайхан хүмүүсээ эдгээгээл ингээл олуулаа хаяг гоё идэг. За хамгийн хэцүү үйл хүн хүндрэх хэцүү. Хүн хүндрээд ингээд эрчим тэмцлэгээр орлооч юм уу хүн төрөх гээд одоо бас их хүнд байна ч гэдэг юм уу. Тэгээд хаглаанд орж ийна, нис засалд орж ийна энэ төргээд бол хамгийн хэцүү үйл тэр л байдаг. За тэгээд тэрний давсны дараа амжилттай шүү, идэгчлээ шүү гэхээр хамгийн гоё үе тэр л байд юм да. Зовц дуурайд авсан. Тэгсэн чинь би одоо эмчлүүлж исэн хүн байна. Нөхөртөө ойлээсэн. Тэгээд бит 2 5 бүхэндээ мэтэрчтийн баярын мэнд хүргэе гэдэг уццаханд хүртэл маш их сайхан. Би бол маш их баярлсан. Яг тэгвэл би энэ мэрэгжилдээ өөрөө дуртай, өөрөө зорж би эмч болно гэсэн. Эмч хүн гэдэг бол нэг л сайхан юм байдаг. Яг тэгвэл өөрөөрөө их бахархаж явах хэвээр. Энэ цагаан халаад гэдэг чинь дандаа цагаан сүү шиг сайхан энэрхэнгүй юм дандаа хүнтэй сайхан гэж энэрхэнгүй харьцаж дандаа л хүний төлөө явдаг болохоор би дуртай байдаг.